За шүний мэд. Бид нүг өдөр алдаж шүн гэдэг шиг нүг ийм сая одоо ганмах шүний өргөн барьсан дэр эмнэлгийн тусламжийн тухай хууль, нууцын тухай хуулиуд ингээд шүн тулгаж орж ирдэг. Энэ хууль маань өөрөө бас шинэ жилийн үеэр бишхүү батлагдсан байлаа шүү дээ. Тэгээ шинэ жилийн үеэр батлагдах үед албаны нууц гэж оруулж ирээд түүнөөс албаны нууц гэсэн нэртэй бүх юм болгон нууц болоод өнөөдөр Монгол улс өөрөө нэг л их нууцтай эсвэл нууцлаг улс юм шиг нэг тийм болцсон. Засгийн газрын одоо өргөн барьсан төсөл дээр хэд 880 орчим шахам нууц гэж байгаа. За Арс намын бүлгээс цогтгол дараа бидний өргөн барьсан үйл төсөлтөөр холбогдох байгууллагаас хичнээн нууц байгаа юм байна. Мэдээлэл хор 600 орчим байд. Ингээд нэгдсэн тоо яг хэдэн бичгээр нь хичнээн нууцсан байгаа нэгдсэн тоо баримт байдаг. Хоёр өөр ингээд нэг тоонод өгөө яваад байдаг. Тэгээ бүх юм нууц болсон. Бидний одоо энэ хэлж байгаа ярьж байгаа энэ микрофон хүртэл нууц болсон. Хаана нийлүүлсэн нууц болсон. Хэдэн дөрөвний зүснөр нууц болсон. Ингээд нууцлаагүй үлдсэн юм бидэнд байна уу гэхээр бараг байхгүй болсон. Ер нь бол би байнгын орон дээр шилжиж исэн үндэсний аюулгүй байдлын байдалтай холбоотой цэрэг цагдаа хил хамгаалах гэдэг ч юм уу, тагнуул гэдэг ч юм уу, иймэрхүү тусгай чиглэлийн байгууллагын асуудал бол нууцлахыг бол ойлгож байна. Бизнесийн байгууллагуудын гэрүүндэд нууцлж байгаа ойлгохгүй байна. Эрдэнэс 5-7 компанийн оптик нүүрсний гэрүүндэд нууцлж байгаа ойлгохгүй байна. Эрдэнэт төлөвлөрийн засгийн бажимлын гэрүүнээр нууц байгаа ойлгохгүй байна. Албаны нууц гээд жингийн бичгэрийн захил харилцааг үрл нууцж байгаа ойлгохгүй байна. Төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжинд буцааж их хурл дээр явуулахдаа нууцын тамга дараа явуулж байгаа бас ойлгохгүй. Энэ ч ил байгаа даа ш. Жишээ нь энэ ашиг товтмолын ерөнхий газрын даргын тушаалыг оюутлогоо компани сонсголтын үеэр хяналт шалгалтын ажлын хэсэг рүү явуулахдаа нууцлаа явуулчих. Уг нь бол энэ илээр гарсан тушаал юм ба. Гэх мэтчлэн ингээд нууцаар явуулчихаар нууцаар ярих болчдөг. Ил ярих боломжгүй болгодог. Энэ нөр ажил явуулахад маш хүндрэлүүд үүсгдэг гэх мэт ийм асуудал байгаад байгаа юм ба. Тэгээд ер нь энэ одоо засгийн газраас барьсан өргөн барьсан нууцын тухай хууль, за мөн Арс намын бүлгийн гишүүдээс согтол даргаалгуудад бидний бас өргөн барьсан нууцын тухай нэгтгэж хэлцээд ингээд явах нь зөв үү? Бид нар энэ албаны нууц гэдэг ойлголтыг буцаж энэ хуулиас авч чаад энэ олон нууцуудыг бүгдийг нийл болохгүй бол сүүлдээ эн чин улс төрийн хэрэгсэл болоод байна. Тэрийг нууцаас гаргалаа гэдэг ингээд гаргаж ирэх мэдээлэл хийгээд байдаг. Тэр үн нуух юм юу байгаа юм бүгдийг л ил болгоч. Нууц бүхний харлал бий. Нууц бүхний үйл итгэл бий. Нууц бүхний үйл ойлголт бий. Нууц бүхний хуваагдал бий. Тэр үн нууцтай холбоотой бүх юмнуудыг бүгдийг нийл болгоё. Зөвхөн тэр зэрэг цагдаа онцгой хил хамгаалах гэдэг ч юм уу төрийн тусгай чиглэлийн байгууллагууд юм бол нууцлаа. Тэгээ энэ хуулийн төслүүдийг айл алын дэмжиж байгаа. Тэгээ тайлт бодвол хамтраад хилцээд нэг хуулийн төсөл болоод нэгтгэхэд хамтарсан ажлаас гараад явах гэж итгэж